Одоо энэ харагдж байгаа суурь бол 2014 оноос эхэлсэн GD гэдэг компани энэ тухайн байршил дээр газар чөлөөлт хийгээд гэр ороолын дахин төлөлт хэрэгжүүлнэ гэдэг барилгын ажил эхлүүлээд ингээд эхлэегүй ингээд иргэдийг хохироогоод нийслэлийн орон сууцны корпорацийн 126 айлын энэ арын орон сууцны 49 байраар энэ иргэдийн хохирлыг барагдуулаад энэ газрыг нь хуулийнхаа өрөөнд журмын тий иргэдийн хохирлыг барагдуулаад нэмж газар чөлөөлөөд энэ газар дээр төсөл хэрэгжүүлж байгаа. Улаанбаатар хот бол дахиж орон сууцны төсөл сэлбээс бусад бусдад оролцохгүй дандаа газар чөлөөлж өгөөд иргэд маань хохироод байсан учраас иргэдээ хохируулахгүй бас төр орж ир зохицуултыг хийж тийм ээ хуулийн өрөөнд одоо Улаанбаатар хот чинь газар чөлөөлөх сантай болж байгаа. Дээрээс нь газар чөлөөлтийн бүр ингээд 3 хилцтэй болсон. Тэгээ хот бол өмнө бол газрыг олгодог байсан бол одоо газрыг бол чөлөөлж дахин одоо land redevelopment буюу дахин одоо төлөвлөж хөгжүүлдэг болж байгаа. Газрыг чөлөөлөөд орон сууцны төсөл зарлахад Улаанбаатар хотод одоо тулгамдж байгаа нэг л асуудал. Хамгийн хүндрэлтэй асуудал бол манай дулааны техник нөхцөл тийм. Дулааны техник нөхцөл хүрэхгүй маш олон байрлууд байгаа, аж ахуйн нэгжүүд байгаа. Захиргааны техник нөхцөл бол захиргаан хангалттай бас асуудалтай. Гэхдээ бөөрөлжүүд дээр одоо хөрөнгө оруулалт хийснээр энэ 12 сард дараагийн 150 мегаватт одоо хүрэлцэж бид нар тодорхой тооны дэд станцуудыг бол өргөтгснөөр манай захиргаан хангамж бол ирээдүйд бол асуудал байгаа. Одоо харин одоо яамтайгаа нийлж байгаад ганц шийдэх ёстой чухал асуудал Улаанбаатар хэмжээнд бол ерөөсөө дулаан хангамж. Сонгон найрхан дүүргийн 5 дугаар хороо, 8, 9, 10 дугаар хороо гэдэг баян шүү дэд твийн хүрээнд бол барилгах процесс маш эрчимтэй явагдаж байгаа. Хойдолт гэхэд нийслэлтоос Европын сэргээн босголтын банкны урт хугацааны хөнгөлөлтөй зээлийн нөхцөлтөд 712 айлын орон сууц ингээд төсөл эхэлж байна. Баян шууны 6000 айлын орон сууцны төсөл бас одоо ногоон орон сууцны төсөл хойно хэрэгжээд явж байна. Ингээд энэ хушуунаас ихсүүлээд бид нар энэ баян шүү дэд төв хүртэл одоо энэ гэр орооллыг орон сууцуудаар хооронд нь нийлүүлэх агаарын бохирдлыг бууруулах. Одоо биднээс одоо агаарын бохирдлын эсрэг дайрж байгаа нэг фронт хэсэг гэж хэлж болохоор Улаанбаатар хот агаарын урсгал нь 70-80% жилийн 4 үлрэл баруун хотлоос идэг. Тий. Баян шууны хэсгийг уртлаас нь ингээд бид нар баг багаар орон сууцжуулж явж ийж бас зурвсаа гаргаж авч агаарын бохирдлыг бууруулах хэсэг байж байгаа тий. Улаанбаатар хотод хэрэгж байгаа 6 дэд төвийн хамгийн баруун хойд талын буюу баян шүү дэд төвийг түшгэлсэн ийшээ толгойд дэд төв хүртэлх орон зай хэсгийг орон сууцжуулах төлөвлөлтийн дагуу явагдаж байгаа төслүүдийн нэг нь гэж ойлгож болно. Газар чөлөөлт бүрэн хийгдэж байгаа учраас барилгын компаниуд маань шууд барилга угсралтын ажил руугаа орох энэ боломжтойгоор бас энэ төслийн давуу тал байж байна. Маш шалгаруулалтын хувьд бас нэг онцлог байгаа. Гэр орооллын дахин хөгжүүлэхэд энэ хуулийн хүрээнд дахин төлөх энэ төслүүдээр зарлахад нөгөө барилгын компани тусгай зөвшөөрлийг нэгдүгээрт үндсэн шаардлага болгож тавьдаг. Ингээд тэнд барилгын зөвшөөрөлтөй бол одоо хөрөнгөний чадахгүй ч гэдэг юм уу ийм компани ороод тэгээ нөгөө төсөл нь удаашрдаг, эрэг тохироодог ийм асуудал байдаг. Нийслэлээс барьж байгаа дараагийн бодлого бол барилгын тусгай зөвшөөрөл биш, нэгдүгээр санхүүгийн чадвартай компани шалгаруулж оруулъя. Тэр нь барилгын компаниудаараа гүйцэтгэлээ хийдэг юм уу? Тэр хувийн одоо менежментээ хийдэг одоо энэ зарчим руу. Тийм учраас төсөл саадгүй явах ийм санхүүгийн чадвартай компаниудыг тухайн төсөлд бас оролцоосоо гэж урьж байгаа.